Someone at work ate my sandwich. Someone at work ate my sandwich. Someone хэн нэгэн at work ажил дээр ate eating өнгөрсөн цаг. Eat идэх гэдэг үгний өнгөрсөн цаг. My sandwich. Миний сэндвичийг. Well, what did the police say? Тэнгүү Chandler тоглоом хийж энэ. What did the police say? Police цагтаа say хэлэх. Тэг цагтаа нар юу гэж юм? My Thanksgiving leftover sandwich. I can't believe someone just ate it. My Thanksgiving leftover sandwich. Талархлын баяр те Thanksgiving leftover гэдэг нь үлдэгдлийг хэлж байгаа. Ер нь бид нар арай хаал мал хийгээд үлддэг штэ. Маргааш өглөөний талаж иддэг ч юм уу. Тэрийг leftover гэж нэрлэдэг байна. Тэгэхээр миний талархлын баярын үлдэгдэл сэндвичийг те. I can't believe someone ate it. Can't believe би итгэж чадахгүй байна. Someone хэн нэгэн ate. Итчихсэн тэрнийг eat. Ross, it's just a sandwich. Ross, it's just a sandwich. Ross, тэр чинь зүгээр л сэндвич штэ. Look, I am 30 years old, okay? I'm going to be divorced twice and I just got evicted. I am 30 years old, okay? За, би 30 настай. 30 years old. Настай. I'll be divorced twice and I got evicted. I'll be and I will be гэх навчлал би байна ирээдүйн цагийг хэлж байна. Divorce гэдэг нь салах гэсэн үг. Гэрэлтэй цуцлахыг хэлдэг. Divorced гэхээр салсан тийм. Twice гэдэг нь хоёр удаа гэж байна. Two гэд хоёр удаа болохоор twice болдог. Хоёрын тоо. And бас I got evicted. За evicted гэдэг нь болохоор төр чөлөөлөгдөх гэсэн утгатай үг. Ер нь бол хөөгдөх одоо халагдахыг хэлдэг. Гэхдээ Ross-ийн хувьд болохоор энэ бол ажлаасаа төр чөлөөлөгдсөн байгаа. That sandwich was the only good thing going on in my life. That sandwich was the only good thing in my life. За амьдрал нь ийм асуудлууд тохиолдоод маш хэцүү байхад that sandwich was тэр сэндвич бол миний амьдралд байгаа ганцхан сайн зүйл нь, айтайхан зүйл нь байсан юм аа гэж хэлж байна. The only good thing. Ганцхан сайн зүйл in my life. Миний амьдралд. Someone ate the only good thing going on in my life. Someone ate the only good thing going in my life. Going on in my life. Миний амьдралд байгаа, тэг болж байгаа үйл явдал гэдэг. Going on in my life гэдэг нь болж байгаа үйл явдал гэсэн үг байхгүй. Тэгэхээр миний амьдралд байгаа ганц сайхан үйлдэл байсан үйл явдал болох тэр сэндвичийг хүн идчихсэн байна гэж. Look, I left a note and everything. Look, I left a note and everything. Хардаа би тэмдэглэл хүртэл үлдээсэн штэ. Left гэдэг нь үлдээх гэсэн үг. Left гэдэг нь үлдээх гэсэн үг. I left a note. Note гэдэг нь тэмдэглэл гэсэн үг. Notebook гэдэг чинь болохоор өдрийн тэмдэглэлийн дэвтрийг хэлдэг штэ. За, дээрээс нь бидний хэрэглэдэг компьютер ноутбукийг бас notebook гэж хэлдэг те. Тэгэхээр ер нь бол тэмдэглэл хөтэлдэг дэвтрийг хэлдэг байна. Note гэдэг нь тэмдэглэл. Би note хүртэл үлдээсэн ш, тэмдэглэл хүртэл үлдээсэн штэ. Ross Geller's lunch, please don't take me, okay? Ross Geller's lunch. Please don't take me. Okay? За, тэр тэмдэглэл нь юу байсан гэхээр Ross Geller-ийн өдрийн хоол, lunch гэдэг нь өдрийн хоол гэсэн. Please don't take me. Нөгөө сэндвич нь хэлж байгаа шиг нэ. Бид намайг бити идээрээ, бити аваарай. Okay? гэдэг нь за яа. Okay, look, you want to hold on to your food, you got to scare people off. Really? За, тэгсэн хажуунаас нь Phoebe хэлж штэ тий. You want to keep your food. Keep гэдэг нь хадгалах гэсэн үг. Авч үлдэх гэдэг утгаар хэлж байгаа. You want to keep your food. Чи хоолоо авч үлдээ тий хамгаалж үлдэхийг хүсэж байвал you have to scare people off. Scare гэдэг нь айлгах гэсэн үг. Мөн айсан айх гэдэг. People хүмүүсийг off. Айлгах хэрэгтэй гэж. So really? Тийм үү? Okay, this will keep them away from your stuff. Тэгсэн чинь Phoebe нэг юм бичиж өгч юм тийм. That will keep them away from your stuff. За, stuff гэдэг нь эд зүйлсийг хэлдэг.
За бас нэг утга нь болохоор ажилтнуудыг хэлдэг тийм. This'll гэж байгаа нь болохоор this will-ийн товчлол энэ хамгаалах болно тийм. Keep them away. Хүмүүсийг холдуулна гэдэг утгаар хэлж байна. From your stuff. Чиний зүйлсээс тийм. Тэгэхээр чиний зүйлсээс хүмүүсийг энэ хол байлгана гэх нэг бичиж өгч байна. Phoebe, you are a badass. Тэр бичгийг уншчаад найзууд wow гэсэн Моника Phoebe, you're a badass. Badass гэдэг бол ер нь жоохон ийм зодоо модоо хийдэг бүтлгөө эвгүй гараа хэлдэг. Тэр чи ер нь гэдэг муу босгоо эвгүй босгоо гэн шүү гэж. Your note? Amazing. За тэр нөгөө нэг бичсэн юм ажил дээр аваад очсон байна те. Тэгснэ your note чиний тэмдэглэл amazing гайхалтай. Not only did no one touch my sandwich, Not only did no one touch my sandwich. За энэ not only did гэдэг нь болохоор зөвхөн тэгснээс гадна гэдэг утгаар орж ирж байгаа гэсэн. Not үгүй те only ганцхан зөвхөн did хин хийсэн үйлдэлийг хэлж дээ те. No one touch my sandwich. Хинч no one гэдэг нь хинч биш гэсэн утгатай. Touch хүрэх оролдох те. My sandwich миний sandwich. Тэгэхээр хинч миний сэндвичэд гар хүрээгүйгээс гадна but people at work are actually afraid of me. people at work are actually afraid of me. People at work ажил дээрх хүмүүс are бол actually яг үнэхээр те afraid of me. Надаас айж байна. Тэгэхээр манай ажлынхан надаас айсан. Тэр хинч миний юмд хүрээгүйгээс гадна бүр ажлынхан надаас айж штэ. Yeah, a guy called me mental Geller. A guy called me mental Geller. A guy хэр нэг залуу гэж гэдэг нэгийн тог хэлж байгаа тийм. Нэг залуу бүр намайг called me дуудсан тийм хэлсэн гэдэг. Mental. За ер нь бол mental issue ч юм уу mentally энтер гэж ярих юм бол сэтгцийн өвчнөтэй хүнийг mentally ill гэж хэлдэг. За тэгэхээр ер нь бол сэтгцэн эрүүл бус байгаа, сэтгцийн асуудалтай байгааг your mental Geller гэдэг овгаар нь дуудсан байна шүү дээ. Сэтгцийн асуудалтай Geller гэж дуудсан гэж. I'm telling you, you get tough with people and you can get anything you want. I tell you, you get tough with people and you can get anything you want. За I tell you гэдэг нь ер нь бол үнэн шүү те бодтой шүү би энийг баталсан шүү гэдэг утгаар хэлж байгаа. You get tough with people. За tough гэдэг нь ер нь бол чанга хатуу одоо тийм шийдэмгий гэсэн утгаар илэрхийлдэг. Тэгэхээр ер нь бол хүмүүстэй чанга харьцах. You get tough with people те. Хүмүүстэй чанга ингээд харьцвал you can get боёо чи авч чадна. Anything you want. Хүснээ авч чадна. Бүх зүйлийг авч чадна гэсэн. Чи хүмүүстэй чанга харьцвал хүснээ авч чаддаг юм байна. Hey, Tribbiani, give me that coffee now. Hey, Tribbiani, give me that coffee now. Хөөе, Tribbiani. Жовиг овгоор нь дуудаж байна те. Хөөе, Tribbiani, give me that coffee. Над кофега надад өг now. Яг одоо.